Нийгмийн даатгалын байгууллагын дээд байгууллага бол гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Бас нэг байгууллага бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байдаг. Манай үндэсний зөвлөлөөс бол энэ жил одоо нийгмийн даатгалын сангийн зарим чөлөө төлөвлөлт буюу үйлдвэрлэлийн ослын даатгалын сан, тэтэмжийн даатгалын сан дээр байгаа үлдэгдлийг 700 тэрбум төгрөгийг банкнд байршиж болно гэсэн зөвшөөрөл өгсөн. Монгол дээр байгаа хамгийн одоо сайн гэсэн банкуудыг бид нар сонгож гэрээ байгуулж байна. Жижиг банктаа бол нэг ч гэрээ байгуулаагүй. Хоёрдугаар гэх юм бол мөнгөний одоо үнэ цэн бол өсөж явах хэрэгтэй тийм ээ. Энэ мөнгө бол бас бага үнэ цэнтэй байх ёсгүй. Өнгөрсөн жил бол анх удаа мэргэжлийн хороо олон нийтийн хяналтын зөвлөл байгуулахаас өмнө энэ мөнгө бол жилийн 3% хөөтэй хадгалагдаж байсан. Одоо бол жилийн 15% хөөтэй хадгалагдсанаар бол бид нар жилд 105 тэрбумын өгөж болох юм боломж бүрдэж байна. Одоо нийгмийн даатгалын их усүр иргэдийн болон аж ахуйн нэгжүүдээс оруулж байгаа энэ мөнгөн хөрөнгийг одоо хамгийн гол нь найдвартай байлгах. За энэ процессын өөрөө ил тод байлгах. За тэгээд одоо инфляц болон бусад одоо эдийн засгийн нөхцөл байдлаас хамгаалж өндөр өгөөжтэй байлгах гэдэг тал дээр илүү бол хамтарч ажиллаж байгаа. Нийгмийн даатгалын ерхий газартай сүүлийн 20 гаруй жил бидэд хамтарч ажиллаж байгаа. Тэгээ хамтын ажиллагааны хүрээнд бидэд хадгаламж эзэмшигчдийн энэ мөнгө хөрөнгийг хамгаалах, үржүүлэх найдвартай байдлыг нь хангахад болохоор хамтран ажиллахаар энд хүрэлцэн ирсэн байгаа. Энэ бол за банкны хувьд бол мэдээж одоо их усүр нөгөө талаасаа бол одоо бид түрүү хэлсэн одоо банкуудыг хэрэгжүүлж байгаа нийгмийн том бодлогын хүрээнд авч үзэх юм бол бас одоо хариуцлагын асуудал. За банкуд бол зөвхөн одоо их усүр байршуулалтуудыг одоо тэтгэврийн зээл тэгэл одоо төрийн болоод төрийн бус байгууллагуудыг хэрэгжүүлж байгаа нийгмийн ач холбогдолтой төслүүдэд оролцоод бас хариуцлага өрөөд явдаг. Арилжааны банкудад байгуулагдаад байгаа энэ гэрээний үндсэн дээр ялангуяа бид нараас хяналт тавьж дүгнэлтээ гаргах ёстой. Яг яаж хэрэгжиж байна, ямар нэг ашиг сонирхлын зөрчил явагдаж байна уу гэдэг тал дээр бид нар ялангуяа яг хэрэгжилтийн байдал дээр одоо дүгнэлтээ гаргана гэсэн ийм үйл ажиллагаа явуулах гэж байгаа.